Зохиолч Намсражавын Бадчаргал. Чонон санаа. Өгүүлэг. Энгэр дүүрэн гял цал тэмдэг яраалгсан ганган дэгжин баг дарга түмэн төр болд хоёр дайны талбараас ялалтаа мандуулан эгж ирсэн баатрууд мэт Төрлөх аймгийнхаа төв гудамжаар хөндлөн гулд даналзж явхтан хугацаанд амжиж буцхаа умартан дарвсаар дахин нэг хоногоор чөлөө хэтрүүлээч замдаа гарсан хойноо хичнээн яарад салааныхаа дайчдыг нүүдлэхээс өмнө ирж амжсангүй. Уг нь 10 хоногийн өмнө хорон захирагчийн тушаалаар зүүн баянгийн айгам өдрүүдийн хэсэгнийгч болов сэрүүн сайхан хангайда сэтгэл сэргэж өнгөрүүлэх боломж эдний салааныханд олдож хадлан тэжээл бэлтгэх ажилд дайчлагдсан ирсэн юм. Аймгийнхаа төвтэй ойрцсондоо сэтгэлэн тогтож ядсан хоёр сэргэлэн баг даргыгаа салаан захирагч нь нэг зовоож цааргалаад байсангүй. Араа өөрсдөө даагараа. Харин яг нөгөөдөр өглөө бэлэн ирсэн бай. Амжихгүй бол хохин шүү. 3 хоноод өөр талбай руу нүүн. Хугацаа хожимдвол 40 гаруй километр явган марш хийнэ гэж мэдээрээ. Гэд дараагийн хуваарьтай хадлангийн талбайн зүг чигийг тойм төдий заагаад үлдсэн юмсан ч. Дэслэгч үнэн хэлжээ. Салааны дайчид өчигдөр өглөөхөн нүүсэн бололтой боодлын өвсөөр босгосон данхайсан хідэн нуруу үлдээгээд дуулалдан оджээ. Одоо яа гэв? Цагаан тавилан руу алхахаас би ч уг нь газар мэднэ л дээ. Сэлэн мөрний арал шахуу хадлан өвс ихтэй сайхан газар байдгийм гэж түрүүч түмэн төр төвгшөөнгүй өгүүлээд аран зүргвчнээсээ хүнс гаргаж хоёул хэсэг амраад оройн сэрүүнд нутгийн хоёр найз дайчин ирсийн ид хаваар хөгжилтэй яриа өрнүүлэн алхаж гарваа. Болд аймгийн төвийн хөвгүн түмэн төр нь хар багаасаа аавыгаа даган тэшгийн анчин бүрээдүүд донд хөвч тайгаар хөлхөж өссөн хатуужилтай залуу билээ. Энэ хавьч уг нь чонын гүйдэлтэй газар шүү. Чонын гүйдлий? Яах вэ? Энэ урд хайрхнаас тэр хоошо хантай нурууны салбар уулс руу явхад ан амьтад энэ хавийн бартаа саадыг л дагаж гүйдэг байхгүй да. Бугын жим гэдэг шиг. Аймгийн төвөр бол гол гудамж гэсэн үг л дээ. Хоёул хөгжилтэй инээлдлээ. Ахлах төрөөч болдын хувьд амьд чон үзээгүй. Үлгэр туйл ном зохиол дээр гардгаар айж болгоомжлбол зохих догшин зэрлэг араатан л гэж мэдэх төд яаж. Хоёр дайчин хэсэг зуур чимээгүй болж ширүүхэн алхацгаалаа. Нар барууна гудайсаар уулын цаагуур орхалдад болдын залхуу хүрч. Үй хоёулаа ер нь энэ хавьд хоноод эртхэн өглөө замаа орооё. Тэргүй хоцорчихсан юм чинь гэж санал тавихад түмэн төр. Хонохч хон л доо. Өнөө шөндөө яаж ч маршлаад амжиж хүрэхгүй. Гэхдээ хоноглоход учир биеийнхөө. Энэ хавьд ер нь дэмий баха. Жаахан алхая л гэх. Цаашаа элдвийг ярилцсан алхаж явтал түмэн төр гинт ийш тийш харан сэрэмжилснэ. Замын хажуугийн элсэнд шигдсэн тракторын гинжний гол төмрийг ихэд олзуурхан сугалж аваад. Алибоги. Бид хоёр чинь гал байгаа билүү? Тэр машин дайруулсан төмөр хувинг аваад ирдээ гэлээ. Яах гээд элдв хог дүүгээд байгаа юм бэ гэж болдыг залхуухан уцаарлахад түмтөр өөрөө гүйж очоод ялбиж хавтгаарсан зэвтэй хувинг шүүрч аваад гол төмрөөрөө хангэр жингэр хэд сайн байлгаад ав. Яагаад алиатад байгаа юм бэ гэж болд дооглон инээхэд зориг самбаатай найз нь худлаа инээмэр аядаад. Чон. Хэрвээ чон явбал төмрийн дуунаас айж магдгүй шүү дээ гэж учирлаа. Хаана гоё бэ тэр чон чинь? Чон таарлвал хоёлоо хямраас иргэнгээ үздэй. Бөөгүй бит хоёрын дэргэд цаадуул чинь илүү хиймартай гэж мэдэх. Чон яагаад
буутай буугүй хүнийг анддаггүй гэдгийг чи мэдхүү. За яадаг гинэ заадуулчихна. Андахгүй шүү дээ. Буутай нь буугаа үрээл явж харагддаг байлгүй дээ. Гүй харин жишээ нь буутай хүмүүсийн сумтай эсвэл сум дуусныг ч анддаггүй гэж байгаа юм да. Гэд түн төр мөн л аимхаануудээр тал бүрээ сэрэмжлэн харлаа. За тэрчээрээ хитэрнэ. Хэний халаасанд хідэн сум байгааг хээрийн боохоогүй би гаднаас нь хараа тоолчихдаг гинүү. Будааж гэхэд сахлаа будууг гихчээр анчин гэхэд арай дэгстүүлж байна гэд хэсэг зуур чанга нээсэнд түмэн төр инээсэнгүй харин тун сэрэмжтэйгээр сэм эргэж харлаа. Өвсөн дунд олон жил хэвцээр улаан зэв болсон төмөр торх руу түмэн төр зам гажин түргэн алхаж очоод боолоо занчих эзэн ноён шиг түн тан баахан балбаж түүндээ хөөрөн баясах мэт хэдэнтэй чанга гэгч нь гууглаад авлаа. Боолд тэслэхгүй дооглон инээж "Гүй чи чинь хэрвлүү? Яагаад гоо юм бэ?" гэхэд юмыг яаж мэдхэв энэ хавьд чон 3-4-өөр явж байж мэднэ. Хэрв ойр байвал үргэж холдог гэж аимхай дуугаар хэллээ. Явах зүгээс нилээд гажиж очихоор алсад нэгэн том өвсөн нуруу харагдсанд түмэн төр ихэд олзуурхан "Эцаашгүйт. Тийшээ л очиж нуруулсан өвсөн дээр гарч тэнгэр ойрхон хонцгоё" гэхэд болд дургуйлхэн "Пөөх, яаж хаа байсан тийм хол газар руу явж байдгийг. Энэ хавьдаал нэг хонхор олоод унтчихъя л та" гэвэл анчин цэрэг хүчээр инэв хийх айдаад намрын шөнө шинхэн хадсан өвсөн дээр унтахч янзтай шүү дээ. Ногоон өвсний ааг ханхтай байтал чи очоод мэднэ гэж чичирхийлсэн аимхай дуугаар өчөөд хавтгаарч ямбийсэн хувинга бөмбөр дэлдэх мэт чихэн чиртэй чимээ хадаан балбасаар алхчихсанд болд дуртай дургүй даган гэлдрэхтэй. Энэ муу түмээг чинь овоо золбоотой зоригтой эргэж бодсон чинь зүрхэн зүсгчихсэн ийм хулчгар амтан байсан юм гэж. Заавал тийшээ очиж нуруулсан өвсөн дээр унтах ямар хэрэг байна. Чон байж магадгүй л гээд балаатай тавих юм гэж нөхрөө дотороо голж явлаа. Холын бараа харагдахтай гүйтэй үдшийн саарл гэгээ бүдгэрв. Боодлын өвсөөр босгосон тэр дүнхийсэн том нуруу руу очуутаал түмэн төр өвсний сэрэний хугархай ишээр нэг булангаас нь түлхэн нурааж шат маягийн юм яаран хийж эхлэхэд "Хөөй хөгшөө, нуруулсан өвсний нөмөртөн л унтчихъя л да. Дээшээ авирч тамираа барж байснаас хажууд нь унтсан ч өвсний ааг үнэртчил таараа штэ" гэхэд түмэн төр улам бүр өткөрч байгаа харуу бүрий дайд руу сэрэмжлэнгүй нэг ширтээд За олон юм чалчаад байлгүй наашир. Эхлээд үүрэгчээ шидээд гаргачих. Йоо. Баахан алхачаад одоо яаж энэ давхар байшин шиг нуруу өөд матч байдгийм бэ? Би л явж чадахгүй шүү. Эндээ унтлаа. Далив бос өгшөө. Нуруулсан өвсөн дээр л унтна. Дээр унтсан дээрээ хурдлаач ээ. Чадахгүй. Жээл дуртаагаараа. Би чамд хэлээд байна шүү дээ. Энд чон элбэгтэй гэж. Дээшээ гарч унтсан дээр. Ёо. За яах вэ? Тэгвэл авирхаас та. Тэд нуруулсан өвсний оройд гарсан хойно хулчгар түмэн төр юмыг яаж мэдхэв хэмээн өвсөн шатаа түлхэн нурааж игц босоо хантай болгож аваад сая л нэг санаа амран нурууны голоос 2-3 боодол өвс суглан хонхойлж тухаллаа. Хоёулаа элдвийг хүүрнэн нэрэл тэнгэрт ойрхон хонж байна шүү гэлцэн баахан инээлдэж хөгжилдэж байгаад унтахаар чимээгүй болсон хонч хулчгар муу түмтөр үе сэмхэн өндийж ойр холын анир чагнана.
төрж өссөн аймагтай. Хэд хоног нойр муутайхан дарваад баггүй зайг алхаж туулсаар аянссан хоёр төдхөн нам унтцгаалаа. Өвөр манхайтал цайсан хойно нэмгэн цэрэг цамц нь жиндүүлс хийгээд болд сэрэн өндийвэл найз нь хурхиран унтсаар байх үед жаахан даарсандаа тавгүйрхэн хэд суняагаад нуруулсан үсний зах руу үсрээд буучих юу гэтэл арай л өндөр санагдсанд ирмэгдүүлсхийж зогсоод бие хөнгөлжээ байтал нүдний буланд ямар нэг юм сүйтгэнэг шиг болоход цочим лавшруулбал сервисэн хэсэг ботны дэргэд том зэгэл саарал чон өөрийн анхааралтай ширтэн зогсож байх нь тэрэ. Бүхий л би энэ салсхийн хүүт тааж нуруу нь арц хийгээд дуу хоолойч гарсангүй. Ухасхийн үсэрч түм төрийн дэргэд унангууд хүчлэж хашгирсан дорой бачуу сөнг дуугаар хөөй сэрээрээ тэнд чон байна гэж арай ядан шивнэж хашгирсанд найз нь нойрондоо дийлдээд сэрсэнгүй. За гэд цаашаа эргээд хэвтчих нь арайч чон ирчихнэ гэж байхгүй байлгүй дээ гэсэн айцаа нууж ядах мэт санагдах үед дахин угзар нь дугдчиж болохоо ойлаа түмээ энд чон ирчихсэн байх шүү дээ сэрэлтэй тэр чон хараач гэж үгээд авцуулан хашгирвал түм төрн хээв нэг харин тийм ээ дөрвөн чон байгаа үсттэй гэж нүдэ аниастайгаа шивнэн нойрмоглов. Нулимс бүрхсэн твдүүнүүдээр дахин лавшруулж харвал зэгэл цайруу зэгсний наан аимшигт матрууд зэглэн хэвтэх мэт сэрвэн саарал бутны ёроолд өөр гурванч чон өөдөөсөө харан хэвтэн тодоос тод харагдва. Тийм байна. Яна өгшөө. Баахан чон ирчихсэн байх шүү дээ. Яах юм бэ хоёулаа гэж бачимдан хашгирсанд дүмтөр. Да одоо зүгээрээ нар мантахаар босоод цувралдаад шогшоод явчих байлгүй дээ. Одоо жахаа унтаад авъя гэд тоосонгүй. Чи ядаж өндийгөөд харал да. Мань худлаа хэлээгүй. Тэр ботны тэнд байгаад байна штэ. Хөөе түмээ. Харин тийм юм дээ. Би наад дөрвийг чинь зөндөө харсан. Өчигдөр нар жаргахын алдтал бид хоёрыг бараадаа дагаад байсан юм. Шөн дунд ч гэсэн доогуур нуруулц өвсний ёроолоор гүйлдээд л архирал даад л байсандаг. За хэсэг унтаад авъя. Ёо гэж ямар хаймаар юм бэ? Тэгэд над хэлэхгүй яасан гэж адган шивнэхэд түмтөр нүдэ аниастай хэвээр чамд хэлээд яахавд ямар нэмэртэй биш. Айж чичрээд уламл гай болно биз. Хоёулаа айж угаагаа мэдгчих юм бол заадуулч нь шууд харайж ирээд бид хоёрын толгой дээр мордож хоолой хэмлээд хэдхэн минутанд л бакал бүс энэ хідэн гялгар тэмдгнээс өөр юу ч үлдээлгүй булаацалтаад идчих байсан биз гэснэ хэвтрээ засан хөрвөөсөр дахин нойрны жигд гүн амьсгаа дуулдаж эхлэв. Тэглээч гэсэн гэд цааш нь юу хэлэхээ мэдэхгүй хэсэг эг маг хийснэ дахин түм төрийг угдчихин хөөй ядаж чи сэрэлтэй эргэн тойрон чон бүсэлчгээд байх чинь тэнийг юм шиг унтаал байх юм. Найз нь сэрсэнчгүй хөдөлсөнчгүй. Сэмээрхэн өндөж харвал чоннууд яг түүнийг заналт догшин харцаар өлөв долов цоргин ширтэж байлаа. Эл дөрвөн өлөн чон аль өчигдөр орой л энэ ядамгхан хоёр явган хүнийг зэрэг дайраад эд бад хийчихэл байсан ч нэг нь тэднээс огт айн ширвэтгэхгүй зориг төгс байсанд яаж чадаагүй хийл айлгачих санаатай даган гүйлцсээр энэ өндөр өвс рүү гаргачихсан билээ. Шөнч бас
тулчхар нэгэн л айгаад өндөлцөөд байгааг чоннууд харсан боловч хамт яваа үл аюух зоригтон нь манай л үл тоон хүд хүд инээж угаад амгалан нойрсон тул хартай хортой чонон санаа нь нуруулсан өвс рүү хараагаад үзхийн зориг төрүүлээгүй ажээ. Айхгүй байна гэдэг аюултай л амьтны шинж гэдгийг чонон совин нь зогсоо зайгүй сануулах тул өлөн ходоодондоо захирагдан юу ч ядавгүй үүр цайтал сагцгаасан ажээ. Гэтэл одоо өнөөх аимшиггүй зоригтон нь чухам л хадны мухарт сүрг боохойд хашигдсан зүрг гөрөөс шиг дагжин чичрээд угааг чоннууд сая л гайхан анзаарчээ. Нар мандлаа. Нар мандна гэдэг хөвчхээрийн бүхий л амьтанд аюул занал ирж байгаагийн шинж агаад даруйхан хадасх бартаатай нуувчтай газар эртхэн бараадах нь амьд үлзийтэй гэдгийг чоннууд ч өвсөн дээр тайвшран унтах түм төрч мэдж байлаа. Уй хараа түмээ. Нөгөө чоннууд чинь босоод зэрэг аймар зэвүүн сунайцгаагаад л байна. Хараа нааша дайрч өвс рүү маань харайх гээд байгаа юм биш үга. Хөөе түмээ. Одоо нөгөө дөрвөн чон чинь өөр тийшээ цувралцаар шогсож байна. Ямар аймар юм бэ? Чи үндийгээд нэг харал да. Хаашаа явж байгаа юм бол? За эсэг унтъя л да. Холхон нүгдэж угаад биднийг буухаар эргэж дайрах гэж байгаа юм болов? Бид хоёрыг яг гиндүүлэх л гэж байгаа хаа тий? Чон санаагаа гаргаж айгүй бол аагүй баха. За хэсэг унтаад аваа. Холоос давхиж ирээд энэ өвс рүү харайх гэж байгаа юм биш үга? Хариу хэлхийн оронд төрүүч түм төр жигдгэн хорхирох дуулцсанд болд түүнийг зөөлөн угдчин татаж хөөй түмээ сэрэлдээ. Хараач тэр дөр бүр тийшээгээ холдоод явчихлаа. Заавал эргэж ирэндээ тийм ээ. Айгүй бол баахан чон дагуулад эргэж ирж мань хоёрыг унталтаа эсвэл дуугуусуу гэж төрөж түм төр үннээсээ уцаарлав. Чоннууд эргэж харалгүй тасгийн гинжинд тарсан явган зэргүүд чиг жигд зайд сүүл унжуулан сүг шогшцоон арсаар байтал хэсэг бусг хайлаастай жалгарав цувралдан ороод бүр сүүлд тэр дээгүр жалгын ихээр нэгэнтээ ил харагдаад төдхөн арын ширэнг төгөл рүү орцгоохон харагдав. Болд эргэн тойрноо маш сэрэмжтэйгээр наривчлан ажихад хааныг нисэн өнгөрөх шувуу энд тэнд зүггүй тэхмэт сүүл өргөн харайлгах талын шар зурмнаас өөр амьд амтэн эсэх харагдана. Худлаа да. Чон л бол чон. Нэг газар чикадад хөвчихсэн мань хоёрыг буухыг хүлээгээл шүлсээ савируулцгааж байгаа үз. Ядаж энэ муу түмээ тэнэг юм шиг унтахыг яана. Сэрүүн байсан бол ханда буу халаад л маш их удаж санагдлаа. Нар хөөрч төдхөн халж эхлэхэд төмтөр сая нэгэн сэрж бугуйндах командерский цагаан хараад эгэ чон шиг зэвүүн уянгалуулан эвшээснэ нүдэ нуглан өндийгөөд хэсэг сайхан унтаад авахгүй юу ч ирцэрчэд үлээд байдаг юмт. За илүү явцгаая гэд хөнгөлөвхөн ухсах юм бослоо. Ёо боли. Би л буухгүй шүү. Тэгжил чоны хоол болохоо боли. Болж үхий зүгээр. Зүгээрээ явчихсан. Эргэж ирэхчгүй.
Одоо бол тэр цэнхэртэйд байгаа уулсын аль нэгний хамгийн бартаатай хүн амтан ойртохын аргагүй ширэнгэн дунд л цагиргалаад хэвтэж байгаа. Явъя зүгээр. Хүгүй буухгүй. Чон бол чон штэ. Шүнжин дэмий сагсандаа хорсож шарлахад одоо заавал дайрчил таараа. Хинтээ байж байгаад хүн амтан машин тэрэг явахыг хүлээсэн дээрээ. Харин тэр тусмаа нэг л шийдээд босоод шогсчихсан бол эргэж ирэхчгүй. Чон бол чон шүү дээ. Тэд чинь хүн биш. Урд оройн нуруулсан өвс рүү гар нь гарахгүй гэж маргалдаад байсан шигэ. Нэгэн оны дайчин нөхөд эсэргээрээ нуруулсан өвснөөс буун буухгүй гэж удтал маргалдсаар хорон мөчүүд өнгөрсөөр байлаа. Зохиолыг бичсэн Намсрайжавын Бадчаргал 2002 он. Эргэл хайрхан. Уншсан Эрхэнбаярын Батторж 2026 он. Товцог хайрхан.